тушаалаад хөлийг отроод болсон байдаг. 1990-с 2000 оны хооронд үүрэг нуурын застав, шарав зүрийн застав, дөрөв нуурын застав, хайрхны застав зэргүүд баригдаж байгууллагад хил хамгаалтын бүтцэд өөрчлөлт орсон юм аа. 1998 онд баруун түрүүнд камин татвар байгуулснаар хил хамгаалтын удирдлага хяналтын тогтолцоогоос улам боловсронгүй болсон байдаг. Улмаар 2001 онд баруун түрүүнд отроод байгуулагдаж одоо бас 20 гаруй жилийн түүх бүтээж. За үүний дараагаар усын отроод нь хэлийн 75% 190-р тэмдгүүд нийт 340 км 252.2 м урт хэсгийг хариуцсан хамгаалж болсон бөгөөд 292.9 км өндөр уул хавцад бүхий хуурай газар 41.2 хүн усан хил байдаг. За энэ би одоо бас хэдийн отродын дарга байсан улсуудын дурдлагаас би бас зориуд тодгож хэлье гэж бодож байна. Тэгэхээр манай одоо отродод яг өөрийнхөө саналаар яг томилжсэн нэг дарга бий. Энэ бол хурандаа заны хий сагсан 1987 онд томилогдоод энэ отродод ирж ирсэн. За нэг гэр майхан бүтэцтэй одоо отрод байсан. Тэгээд Исхой дурсамжтай дөнгөж томилогдож игээд нарийн голд очсон. Тэгээ нарийн голд яваад очсон чинь Туваа Монгол айлууд холтой буучсан. Туваа Монгол хүмүүс хоорондоо тоглоод ингээд байж идэг байсан. Тэгээд одоо өөрийнхөө жолооч Баатар бүрээс гойн одоо улсын хил хаамар явуулдаг гэсэн голын байлдагтод явж байгаа. Тэгэхээр тэр өдөртөө бочнуулаад айлуудыг нүгэлгээд тэр өдөрт нь одоо ингээд айлуудаа тал шинүүлэх гэсэн. Маргааш нь сумын дарга дуудсан. Сумын даргатаар яваад очсон чинь та яхаа цуслангийн айлуудыг нүгэлгээд яасан дураараа юм. Танд ямар тийм их мэдл бай гэж хэлсэн. 왜저 또 없이 힐린 졸업생들이 이 매일 못 도마 비티가 또 얼굴 질주 해야 되지 연습해야 돼. 제가 다운로드해서 박스에서 다운로드해서 자스타치 됐어요. 다운로드해서 나가 될수 있는 이렇게 다가갔으니 이미 다운 아주 없었어요. 에비도 또 우리 도와기 해주는데 마스크네 농도를 한다 해야 어서 왜 тэгэхээр хүргэний дууд чадж байгаа зөвсмийн бүртгэлийн хүргэний тулгаад чир авсан биш үү тулгатал тиймээ би одоо аваад зарцсан юм аа гэж. Тэгээд одоо эмгэн дээр хүргэний авчиж өгсөн эмгэн одоо хүргэнээ урагсаар олгож байсан гэж. Ингээд дурсан байдаг. За мөн тавуулаас айл дээр одоо эмээлтэй мөр алга болсон. Бас одоо хайгаад болохгүй гэсэн чинь тэр хамт явсан бүлэгтэй хүүхэд нь хамт хэрэгцээний аавын маягаар алгуулчлаа яваад байсан чинь бас тулгаад шиир авсан биш үү гэсэн чинь тиймээ би урч навэж архинаас зарцсан юм байна. Ингээд одоо илрүүлж ирсэн одоо энэ түүхээ дурсан байдаг. Тэгээд тэр хүн одоо 1990 онд тэтгэвртэй суусан. 90 онд хавцлээ гэдэг турамдаа томилогдож байсан. Хавцлээгүй дурсамжтай тэр үеийн одоо малын зөрчил маш гардаг байсан. Жилдээ одоо дотоодоос 150 гаруй гадаадаас 170 гаруй зөрчил гарч ирсэн. Хойд хэлний отродуудын хамгийн одоо их зөрчил гардаг байсан. Үеийн одоо тэнд зөвхөн манай отродын хэсгээр ихтэй дар наяас өмнө ийм зөрчил гардаг байсан гэж дурсамжтай онцсон байдаг. Тэгээд 1995 онд манай хурандаа халтрын гөлгөө агсан томилогдож ирж байсан. Тэр хүн дурсамжтай одоо би намайг томилж ирэх 4 гэртээ галаадахтай одоо ийм л отроод авч ирсэн. Би одоо дөрөвгийн заставаас тэсийн застав хүртэл заставуудаа хөлөөж аваад ингээд отроод ирж ирсэн. Сэргээ гэхээс илүү партизаны отрод төлөж авч ирсэн даа гэж одоо дурсан байдаг. Тэгээд 2000 он хүртэл хөлгөө дарга ажилласан. За арай нэг сэргийн үнэртэй байсан одоо Боршогийн застав байсан даа гэж дурсан байдаг юм билээ. Тэгээд тэр хүн одоо энэ одоогийн байгаа байдлыг одоо ярьж ээж хамгаалалт байгууллагын дэмжлэгтэйгээр бодлож авч ирсэн.
Тэгээ өнөөдөр одоо отроод энэ сайхан байрлалд орсон ингээ сайхан тогтчод явж байгаа бол тэр хүнийг авъя гэж одоо бас бид хэлэх ёстой. За миний аваад бигээ ажлаа хөлөөлж өгсөн. Намайг ажлаа хөлөөлж өгч яваад одоо манай ламжийн бацсан хорондоо одоо тэнд сууж байна. Тэр хүнийг одоо өдрөдийн дараа болох үеийн эрэлт Ламбат хэрэг газрын өдөртлөгөө гарч ирсэн. Тэгээ үеийн тухайгийн одоо штабын дараагаар ажиллаж байсан. Шалгууны төрөлх ангийн штабын дараагаар ажиллаж байсан. Хорондоо ламжийн бацсыг бид хорондоо байсан. Ламжийн бацсыг авчирч энэ одоо өдрөдөд тавьсан. Тэр хүн одоо энэ ангийн одоо сайн сайхны төлөө мэдээж бас хүмүүсийн одоо сэтгэл санаа жаахан бодолд орсон юм уу байсан. Тэгээд хүмүүсийн сэтгэл санааг одоо сайхан болгох Ламбатын төлөө гэж хүчин зүтгэсэн дуутай хурдтай 1000 хоног үнэ гэж одоо дурсан байдаг. Өөрөөс одоо яруу найрагч юу. Одоо тэр яруу найргийн утгаар одоо тэгж хэлсэн байна. За мөн одоо хамт баагүй шүлэг сургуульд байсан Баярбат гэдэг одоо даргыг штабнараараа дагуулж ирсэн. Тэгээ Баярбатын дурсамжууд бид гэр бүлийн орхиод гэр орноо орхиод ганцаараа ирсэн нэг жил юм болоод би буцандаа гэж хэлсэн. Энэ отродод би 3 жил штабын дарга 2 жил отродын дарга хийгээд 5 жил болчих болчихжээ гэж дурсан байдаг. Дараа нь хөхийн амьдрсан бид одоо гэр бүлээр бас одоо 5 жил болсон байна. Бид одоо гэр бүлээрээ дөрвөлээрээ тавуулаа буцаж байсан гэж одоо сайн дурсан. Үлдээсэн байдаг. За тэгээд түүний дараа одоо өнөөдрийн Ламбат хэрэг газрын дэд дарга бригадын генерал Тассимны мөнгөн жиг. За мөн одоо манай одоо доктор Хорондоо Эдиажийн Виктор Хорондоо Сэрбилийн Батбаяр. За өнөөдөр одоо энэ Хорондоо ядуу цагийн наадмын гэдэг одоо энэ одоо ангийн үеийн одоо дарга өдөртгөөд энд одоо их их нэр сууж тэгээд та бүхэндээс амжилт сайн хүсье. За 1997 оноос Ламбат байгууллагын хэмжээнд 4 бүсэд хэдийн төлөвлөгчийн газрууд байгуулагдсан. Баруун бүсийн одоо хариуцсан хэдийн төлөвлөгчийн газар Увсаймт байрлаж байсан. Хорондоо одоо талигач Дашин Цэрмэл агсан. Хорондоо халтрын бүлгөө агсан гэдэг одоо тэд нар одоо тэр хэдийн төлөвлөгчийн газрын дараагаар ажиллаж байсан. Харамсалтай тэрийгээ татан болгосон байлиг зэрэг. Одоо ингээд 4 бүсэд бас байгуулахаар одоо ингээд яригдчих байгаа юм байлиг. Тэгээд удахгүй одоо ингээд баригч эхлэх баг. Энэ жил ихэд одоо бол Хинтээ аймагт нэг бүсийн газар байгуулна гэдэг төлөвлөсөн юм билээ. Хэрвээ тэрийгээ татан болгочихгүй шүү байлгаж ирсэн одоо биш өргөжөөл явах байсан байх. Тэгээд тэр үед үл яхан чадамж тийм одоо газар байсан. За 2000 онд Улсын эдийн атлантын 10 заставыг Оросын албаны үйлдвэрт Оросын албаны улс дүндүүрсэн Новац завыг автобусуудаар хангаж байсан. Энэ ганц ус гэлтгүй захан дэс. За Туваатай хийдэг хөвсгөлийн өдрүүд 18 машин би одоо яг энэ Зэтболдарын талбай дээр засааж байгаа аймгийн засагтар тухайн аймгийн засагтар Баатар батан хүлээж авч ирсэн. За тэр хэдэн машинууд бол одоо манай хэл хамгаалтанд ихэнх үүрэг гүйцэтгсэн. За Монгол Улсын ерөнхийлөгч 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 149 дугаар зарил гарсан. Ард нэгдийг Улсын хамгаалалд оролцуулах талаар. За энэ одоо 2001 оны 1 сарын 1-ээс эхэлж бүрдсэн. Тэгээ энэ дагуу одоо тэр зарилгийг одоо бид хэрэгжүүлэх ажлаа энэ бүх сумдын одоо ногоонор сумаас ахуулаад бүх одоо хэлийн сумдын дарга нарыг дагуулад аймгийн одоо сумын одоо эсхийг төлөвлөгөөг цагтааг дагуулаад хэлийн бүрийг төлөөлөгчийн уулзалтуудыг одоо энэ бүх мөрөнгийн цаана байдаг одоо мөнгөн тайрын орё сагил хандгай тосгон эрзийн хошуу гэдэг одоо бүгд нь очиж уулзалт хийж ирсэн. Тэгээ уулзалтаар бол алдсан малынхаа араас шууд ордог, шууд төгөөд ордог юм бүрэн эрхийг Монгол Улсын ерөнхийлөгчийн зайлшгүй нээж өгсөн юм аа. За энэ одоо бас хэлийн зөрчилд одоо ихэнх
тусдын болсон юм зарилыг одоо ч үжилтэй байдаг тийм. За 2001 онд инженерийн байгууламжууд болох хэлийн инженерийн тоо татах байгалийн саад хийх энэ ажлуудыг хэлийн 252 дугаар ангийн үржилгээ хийж эхэлсэн. За энэ мэдээж одоо бол хэлийн товтой бас инженерийн байгууламжууд баригдсан. Энэ бас одоо хэлийн зөрчлийг багасгах хэд одоо хийх гүрүүд үүсгэж болсон юм аа. За 2001 онд баруун томонд хэлийн өдрөө байгуулагдаж тэсгийн заставаас хар цагаан усны застав үртэл хэсгийг одоо хүлээлгэж өгч байсан. За мэдээж одоо бид одоо хаавс энэ Улаанбаатараас зөвхөн дөрөвгийн застав болгож 360 гаруй км газар. Тэгээд замд нь одоо Монгол улс биш одоо том одоо элсийг туулж харах гэж ашиглуулж үздэг байсан. Тэгээд баруун томонд ингээ хүлээлгэж өгснөөс манай одоо отрядын хэлийн зөрчил одоо багс гол их уср болсон гэж хардаг. За 2001 онд Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа цэргийн атшаа Вильгельм мэдэх хондоо Америкийн хоёр төлөөлөгчтэй ирж бид одоо Варшавын заставаас дөрвөн өрөвтөл одоо хамт явж холбооны судалгаа хийж байсан. Ингээд одоо Америкийн Харрис гэдэг систем гэсэндээ 2002 оноос хэрэгжиж ирсэн. Ингэснээр одоо холбооны асуудал бүрэн шийдэгдсэн. Өмнө нь бид Израилээс 11 гээд одоо Канадын тийм нэг улаан станцтай байдаг байсан. Тэр улаан станц маань Ласаа станц байсан. Тэр хамтдаа заавал машинаа зогсоож байгаа хоёр удаас хоёр тийш шийдэж байгаа ярьдаг байсан учраас цаг хугацаа их алдах тийм асуудал байсан. Ингээ холбооны асуудлууд үндсэндээ шийдэгдэж байсан. За манай өмнөд жил бол 1962 онд нэгдсэн үндэсний байгууллага бүрдүүлчихсэн юм шүү дээ. Тэгэхээр манай одоо өмнөд жил бол баталгаатай гэж байна. Одоо энэ Оросын холбооны үйлчлэлтэй хоёр дахь удаага улсын хэдийг шалгах хамтарсан комисс 2003 оноос хойш ажиллаж байна. Хэлийн баган тэмдэгтүүдээ сольж байна. Сайхан тэмдэгтүүд тавьсан байлээ. Тэгээ одоо түүний дараа мөн одоо хэл шалгах ажлыг төгсгөл нэгдсэн үндэсний байгууллагад хойд хэлийг одоо бүртгүүлэх юм ажил явагдана гэж ойлгож байгаа. За хэл хамгаалтанд оруулсан хувь нэмрэг бол одоо асар их. Улсын хэлийн 341 км гаруй хэсгийг хамгаалж байна. Өндөр усан хэл хүндрэлтэй нөхцөл тасалдгүй үүсгэж байна. За инженерийн байгууламжуудад тохиолдлох ажил үргэлжилж байна. Орон нутгийн иргэдтэй хамтран хэл хамгаалтаа зохион байгуулж ирсэн. Одоо ч мөн одоо үндсэндээ 50 жилийн төвийг бүтээж 1987-аас 2001 онд Монгол Оросын хэлийг хамтран шалгах ажил тус сангийн офицер ахлагчнаар идэвхтэй оролцож хэлийн тэмдэг сэргээн засварлах, шин тэмдэг байрлуулах ажил чухал үүргүүд одоо үүсгэж байсан. Мөн хэлийн инженерийн байгууламжуудыг нэмэгдүүлэх, тохиолдол хяналтын системийг хэл хамгаалтанд нэвтрүүлэх, заставуудын байрлал зохион байгуулалтыг боловсронгүй болгох ажлыг үе шатаагаар хэрэгжүүлсэн байна. За хэлийн отрядын хэлчид байгалийн хүнд нөхцөл олон жилийн турш үүрэг үүсгэж улсын хэл хамгаалах үйл хэрэгт үнэтэй хөрмөөр оруулсан 50 жилийн хугацаа. За энэ одоо улсын хэлчид ба уламжлал гэдэг одоо юу бас нэг танилцуулъя. За би тэр хэлсэн юм байна. Монголын бас эрсдэл сургалтын нутгийн манай улс нутаг бол тэр өндөр уултай, гол цөлтэй, тал хэрэгтэй, усан хэлтэй гэдэг. Ийм одоо олон онцлог үндэсний газрууд одоо улсын хэл хамгаалж ирснээр онцлогтой. Хэлчдийн албад эсвэл хатуужил сахилгад их орон чөлөөтэй толгуурлан хөгжиж ирсэн байдаг. 1996 онд тус аймагт байлдааны туг гардуулсан нь хамт олонны нэр төр бахархлыг бэхжүүлсэн одоо түүхэн үйл явц байсан. 2014 онд хэлийн цэргийн тэг 245 дугаар ангийн бүгдээр Монголд улсын Баатар элчин Бэлзийн Геваны нэрмж болгосон одоо улсын элчдийн түүхэн гарьяа хүндэсгэн чухал үйл явц болсон. Тэр улсын элчид зөвхөн улсын хэл хамгаалаж зогсохгүй хэл орчныг иргэдтэй хамтран ажиллаж эх орон чөлөөийг түгээнэл хэрэгжүүлэх залуу үеийг хүмүүжүүлэх чухал үүрэг үүсэж иржээ.
гэдгийг би тодорхой зорив. За өнөөдөр Улсын хэлийг атраад Монгол улсын хэлийг актив чиглэлийн атраад хэвээр байгаа. Орчин үед хэл хамгаалалт нь уламжлалт хамгаалтаас гадна техник технологи суурилсан юм хяналтын одоо систем бий болж өнөөдөр Оршины заставын хэсгийн 60 км хариуцсан хэсгийг өнөөдөр хэл хамгаалах ерөнхий газрын шуурхай удирдлагын төвдөр шууд таниад байж байгаа шүү. Энэ бол гайхамшиг шилгээс яах вэ? 1400 гаруй 1500-аад орчим километр тэр хол байдаг энэ одоо хэсгийг тэр төвдөр хянаад байж байгаа гэдэг бол бас гайхамшигтэй юм шиг. За техник технологи суурилсан хяналтууд өгч байна. Камер дорооны одоо хяналтууд өгч байна. Инженерийн байгууламжийн мэдээллийн нэгдсэн удирдлагын тохиол шаналлын систем рүү шилжиж байна. Энэ бол одоо том дэвшлээ. 50 жилийн хугацаанд бол үнэхээр одоо хөгжиж иржээ гэдэг зөвхөн хэлэх гээд. Мөн хэл хамгаалтын үйл ажиллагаанд химик аюул ба автоматжуулалт мэдээллийн технологиг ашиглах чиглэл дэлхийн нийтэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд улсын хэлийг адраж энэхүү хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа боловсронгүй болгож иржээ. За ингээд дараах түнгэлтийг юм. Улсын хэлийг адраж Монгол улсын хэл хамгаалтын түүхэн хөгжилтэй салшгүй холбоотой үүсэж өгсөн юм аа. Тус адраж байгуулагдсан цагаас эхлэн улсын хэл хамгаалах ариун үүргийг нэр төртэй биелүүлж баруун хэлний аюулгүй байдлыг хангах хэл орчмын дэг зургийг сахиулах хэл хамгаалалтын тогтолцоо бэхжүүлэхэд үнэтэй хоног оруулсаар иржээ. Улсын хэлчид эрсдэл суурь амьсгал өндөр уул усан хэл бүхий хүндрэлтэй нөхцөд албаад их орныхоо тусгаар тогтмол үндэсний аюулгүй байдлыг хамгаалан ажилласан нь Монголын хэл хамгаалтын түүхэнд онцгой байсан гэж хэлдэг. Өнөөдөр тус хамт олон хэлчдийн найрчин уламжлалыг үргэлжлүүлэн орчин үеийн техник технологи тулгуурласан хэл хамгаалтын шинэ тогтолцоог хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Цаашид орчин үеийн дэвшилтэд систем техник технологиг нэвтрүүлэх, хүний нөөцийн чадварыг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь улсын хэлийг адруудын хөгжлийн гол чиглэл болж байна. Өнөөдөр бүгдээр Монгол улсын баатар Игцэг явааны мэдсний 100 жилийн манай өдрөдийн 50 жилийн хойд давцаж байгаа ихээхэн онцлог болж байна. Тус өдрөд 50 жилийн хугацаанд байгаль физик газар зүйн болон цагийн байдлын өрнөлт ихтэй нөхцөл улсын хэл хамгаалтанд үүрэг үүсгэж иржээ. Энэ түүхэн үүргийг төр засаг яам командууд өндрөөр үнэлж Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Сергей Гавины одонгоор шагнах болсон үе үеийн ахмад хэлчид өнөөдөр албааж байгаа хэлчдийн зүтгэлийг үнэлсэн шагнал гэж ойлгож байна. Шагнал бол за ингээд та бүхэнд ажлын амжилт, эрүүлэг, сайн сайхан хүний хүсэл өгөөд бүгд ихтэй дуусгая. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.